Өнөөдөр 24 оны 11 сарын 21-ний өдөр 11 дахь одоо дугаараа би хийж байна. Өнгөрсөн 7 хоногт манай энэ утсанд бас зөндөх санал ирсэн. Өмнө ч бас ирсэн санал байгаа. Тэгээ өмнө иргэдээс ирсэн санал юу гэж хэлсэн гэхээр энэ үйл ерөөсөө бид нар ямар юм төлөх гээд байгаа юм бэ? Нөгөө хуучин төлжсэн сайжруулсан тийш гэдэг нь төлөх юм уу? Эсвэл одоо ердийн нүүрс мөрс сүлчиж болох юм уу? Энийг сайн тодруулж өг гэсэн. Тэгээд манай ардчилсан намын бүлэг дээр энэ утаа төлшний асуудал хариуцсан хүмүүсийг урьж авчираад тэгээд асуулаа та нарын хэлсэд авав. За тэгээд хариултыг би хэлэх гэж. Энэ үйл юу төлөхийг гэхээр хуучнаа төлнэ. Нөгөө сайжруулсан төлшөө төлөхөр болсон. Түүхийн нүүрс мөрс төлөхгүй. Тэрний хоригдчихсан тушаал мушаал нь хэвээрээ байгаа гэж байна. За энэтэй холбогдуулаад иргэд намайг бас юу асуу гэсэн. Тэгэхээр энэ угаартаад байгаа штэ наад сайжруулсан төвшийг чинь төлөхээр одоо тэгээ яах юм бэ гэсэн. Тэгээ мэрэгжлийн хүмүүсийн авчираад асуулаа. Үнэхээр одоо энэ сайжруулсан төлшийг төлснөөс хойш бол угаартах нь бол ихсэн. Яагаад гэвэл энэ сайжруулсан төлшгээд байгаа юм дотор байгаа нүүрс төрөгчийн хэмжээ бол их. Тэрнийг сайн шатаахын тулд агаар их сайн хэрэг одоо солилцох шаардлагатай. Тэгээ манайхан ихэнхдээ гэр чинь тэгэл нэг пишэндээ нэг юм хийгээл нэг сойлтоор нэг юм ингэсэн болоод яадаг ч тэгэхээр агарын солилцоог л их сайжруулах хэрэгтэй байх шүү иргэд минь. Энэ сайжруулсан төлшин дээр бол угаартах магадлал бол хамаагүй их болж байгаа юм байна. За дахиад иргэд маань ер нь энэ сайжруулсан сүлж хөвдөд байгаа энэ хүхрлэг хий органик хортой нэгдэл байна гэж яригдаад байгаа гэдэг. Тэрнийг харин би энэ бүлэг дээр болсон хүмүүсээс тодруулж чадсангүй. Тэгвэл би эрүүл мэндийн чиглэлийн хүмүүстэй уулзж байгаа. Дахиад би дараачихаа одоо 4.8 дээр энэ органик нэгдэл дахиад магадгүй хүхрлэг хийн тухай ярина. За өчигдөр бид нар улсын хурал дээр манай хууль зүйн байнгын хорон дээр хүний эрхийн асуудал, хүний эрх зөрчигдөж байгаа асуудал, за энэ янз бүрийн байдлаар хүнийг ирүүдэн шүүж байгаа асуудлаар одоо хяналтын сонсгол явууллаа. За энд маш их олон иргэд ирж өөрсдийнх нь эрх хэрэг нь одоо зөрчигдөж байсан. За яаж одоо ирүүдэн шүүж байсан тухай. Ирүүдэн шүүнэ гэхээр манайхан бие махбодд нь л одоо хор хохирлоочруулах тухай ойлгоод байгаа. Зүгээр л хүний хэргийг 9 жил явуулна гэдэг бол одоо ирүүдэн шүүж байгаад хэлбэр шүү дээ. Тэгэхээр ингээд ирүүдэн шүүнэ гэдэг бол маш их тийм өргөн ойлголт. Нэг хэрэг үүсчихэд явж ирсэн ээ. Тэр хэрэг нь нотлогдохгүй болохоор нь хааж хайчаад чам дээр өөр хэрэг үүсгэсэн. Одоо чамайг ингэ. Энэ бас л ирүүдэн шүүж байгаа хэлбэр. Энэнийг бид нэр өчигдөр одоо манай байнгын хорон хяналтын сонсгол дээр нэлээд ярьлаа. Би тэг өөрөө хууль зүйн байнгын хороонд байдаг учраас одоо энийг бид нэр манай байнгын хорон дээр ярина. Тэгтэн би бол нэг удаа ингэж иргэдэг цуглуулад сонсоод өнгөрөх биш ээ. Энэ иргэдийг хилээд байгаа юмыг ажил болгохын тулд манай байнгын хорон дээр ажлын хэсэг байгуулъя. Би тэр ажлын хэсэгт норж ажиллая гэсэн байгаа. За гурав дахь асуудал бол нөгөөх байр иргэдийн мөнгийг аваад байшин сав орон сууц барьж өгнө гэж хэлчихэд одоо орон сууц ч байхгүй мөнгө нь ч байхгүй болцсон. Энэ асуудал ер нь явж энэ их хурл хавьд ирж бас нэг яригдах болтом шиг байна. Одоо би энэ 11-11-т дугаарыг ажиллуулснаас хойш 11 гэдэг чинь 2 сар шахуу болж байна. Тэгэхэд энэ асуудал улам бүр нэмэгдээд байх юм. Энэ иргэдийг одоо хуурсан, мэхэлсэн, мөнгөний аваад байраа босгоогүй. Одоо энэ кид апартмент гэдэг энэ дээр бол тэр би хохирогчтой уулзаад бид нар ажлын хэсэг байгуулчихсан бас уулзаад ярилцаад явж байгаа. Энэ бол нэлээд явж байгаа. Нэг талд нь нөгөө талд нөгөө нөхдүүд нь жоохон зүгтцсан байгаа. Тэрнийг бид нар хууль хяналтын байгууллагаар одоо олж агаад ярьж уулзуулна. За дахиад нэмэгдээд сонгон хайрах дээр глобус гэдэг бас нэг юм хорол одоо бас ингээд хүмүүсийн мөнгө аваад бас алгуулсан. За ирээд вилла гэж дэвжих өргөөгээд Баянзүрх дүүрэгт байдаг одоо бас ийм хотхнууд ийм компани бас одоо иргэдэг одоо хохироцсон гэдэг чинь Гранд Маршал гэдэг өмнө бас ярьжсэн Сүхбаатар дүүрэг дээр босгоно гэдэг баахан мөнгө төгрөг авсан. Одоо ингээ бас босоогүй. Тэгэхээр одоо эндээс та нар иргэд мань нэг юм ойлгоорой. Энэ бол манай зөвхөн сонгоны асуудал биш. Манай нийслэлийн хэмжээнд ийм иргэдийг хохироосон юм байшин савын босгож өгнө мөнгө өрчилж аваад ингэсэн асуудал их байгаа юм байна. Энэ бол яг яаж шийдэх юм би мэдэхгүй байгаа. Тэгвэл би энэнийг Улаанбаатарын хэмжээний асуудал юм байна. Маш олон иргэдийг хамарсан юм байна. Тийм учраас энэ их хурл дээр хүний хяналтын сонсгол хийж байгаа шиг маш олон төрлийн байгууллагууд оролцож энийг шийдэх юм байна. Тэгэхгүй бол манай иргэд ингэдэг
Та энэ дэр анхаарал тавихгүй болохоор одоо наадах чи шүүхийн маргаан болдго юм а. Шүүхийн маргаан нь хэдэн жил үргэлжлээд бид нар аягүй сүулдэ байшин ч үгүй, байр савч үгүй, мөнгө ч үгүй хоцрох юм аюул тулгараад байна. Тэгэхээр энэ дээр бол улсын хэмжээнд анхаарал тавьж ажиллаач гэсэн. Би энийг орхихгүй энийг авч явна. Энэ агуанго одоо Баянзүрх дүүргээс Улаанбаатарын төгжрлийг хэрхэн арилгах вэ гэдэг дээр энэ хүн хөөх юм 3-4 удаа залгаж маш их хүнтэй саналууд хэлсэн байна. Тэгэхдээ би төгжрлийн асуудлыг би шууд хариуцдаггүй учраас тэр төгжрөл хариуцсан сайд Эрдэнэ бүрэн за тэр төгжрлийн асуудлыг шийдэх гэж байгаа хүмүүстэй би таныг одоо холбож уулзуулж өгнө. Тэгээ та тэнд саналаа хэлээрэй. Манай иргэдийн хэлээд байгаа саналыг бас сонсоод авахыг аваад одоо ажил болгохын болгочихмаар юм байгаамаа. За тэгээд энэ удаагийн шуурхай мэдээлэл маань ингээд өндөрлж байна.